Статистикийн байгууллагын зүгээс энэ төрд байгаа мэдээллийн сангуудын хоорондын уялдаа холбоог хангах, мэдээллийн сангуудыг нэгтгэх, энэ дээр үндэслэн ухаалаг шийдвэр гаргахад зориулсан төрийн нэгдсэн үүдэл, төрийн их өгөгдлийн энэ төслийг бол 21 оноос хойш хэрэгжүүлж байгаа. Өгөгдлийг солилцох, өгөгдөл дээр ажиллах шаардлагатай эрх зүйн орчин бол Монгол улсад бол харьцангуй сайн бүрдсэн гэж бид харж байгаа. 2022 онд батлагдсан захимын багц хуулиудыг хэлж болж байна. Энэ хуулиараа бол мэдээллийг яаж хуваалцах уу, солилцох уу, хадгалах уу, мэдээллийн санд яаж үнэлгээ хийх үү гэх мэт бүх зохицуултуудыг оруулсан. Энэ дээр бол бид ажиллаад эхнээсээ бол үр дүнгууд гарч чадчихна. Цаашдаа харин бидний анхаарах ёстой нэг зүйл юу байгаа вэ гэхээр төрд байгаа мэдээллийн сангуудыг нэгтгэн удирдах, төрийн өгөгдлийн засаглалыг бий болгох гэж шаардлагатай энэ засаглалын орчныг бүрдүүлэхэд бол анхаарах шаардлагатай байгаа. Энэ хүрээнд бол бид статистикийн тухай хууль болон дагалдах хуулиуд дээр нэмэлт өөрчлөлт оруулахаар саналыг бол улсын хурлын гишүүдээр дамжуулаад бол бэлтгэсэн байгаа. Энэ хуулиудыг батлаад цаашдаа бас энэ төр өөртөө байгаа өгөгдлийг зохицуулах, уялдуулах энэ засаглалын орчныг илүү бэхжүүлэх бол шаардлага байгаа гэж харж байгаа.